За ер нь бол хүүхэд болгон өөрийн онцлогоос шалтгаалж альва ажил даалгаврыг хийх хугацаа нь өөр байгаа шүү дээ. Чи энэ даалгаврыг 40 минут хийгээрэй гэж хэлчихэнгүү 40 минут хийн гэсэн үг биш. Магадгүй тэр хүүхэд 10 минут, 20 минут эсвэл 1 цагт хийж магадгүй тий. Тэгээ ер нь бол бид нар бага ангийн хүүхдүүдийг бас нэг даалгавраар дараад ахын буруу гэж би боддог. Үнэхээр одоо болдог бол одоо миний урт хугацаанд харж байгаа зүйл бол хүүхдүүд маань өглөө үдээс өмнө хичээлдээ яваад за тэгээ үдээс хойш хичээлээд хараад одоо бие бэлтрийн дугуйлан секцэнд явдаг ч юм уу те бие бэлтрийн хөгжилдөө илүү анхаарад за тэгээд мэдээж гэртээ харсныхаа дараа бас тодорхой хугацаагаар тухайн өдөр юу бид нар сурлаа гэдгээ дахиж санаад тэрийг одоо сануулсны үндсэн дээр одоо дараачийн маргаашийн хичээлүүд явдаг ийм л байгаасаа гэж юу н бодож байгаа. Юу н олон улсад ч гэсэн нэг тиймэрхүү байдалтай байдаг. Тэгэхээр босрлын яамнаас гарсан би одоо хүүхдүүд хэдэн минутанд даалгавар хийх ёстой вэ гэдэг судалгааг харсан л та. Тэгээд Стэнфордын их сургуулиас хавуулаад манай бас одоо өөрийн босрлын мэрэгжлийн агентлаг байгууллагууд хийсэн судалгаан дээр үндэслэх тийм дүгнэлт гарсан гэж үзэж байгаа. Тэгээ ер нь бол нэгдүгээр бид нар хичээлийн агуулга дээр даалгавар хийсийг анхаарах хэрэгтэй л дээ. Хүүхдэд маш ойлгомжтойгоор одоо заах гэдэг юм ойлгуулдаг болчих хэрэгтэй. Тэгээ ойлгоц хүүхд чинь гэртээ очиод даалгаврыг бол хурдын штэ. Тэрнээс ойлгомжгүй юм заачгаад очиод гэртээ даалгавар хийгээрэй гэвэл хичнээн жижигхэн даалгавар хийсэн ч гэсэн маш удаан л хий. Тийм. Тэгэхээр ер нь сургалтын хөтөлбөрөө бид нар маш сайн боловсруулад, заах арга зүйгээ сайжруулад тэрнийхээ үндсэн дээр бага хэмжээний өдрөртөө сурсан зүйлээ эргэж зүгээр санах байдалтай тийм даалгавар өгөх зүйтэй гэж бодож ин ялангуяа байгаа юм гэдэг. Боловсрол шинжилгээний байнгын хорон дээр бодлого зан гэдэг газар байгаа учраас одоо яг 3 дугаар ангийн хүүхдүүдээс ихэд англи хэл заана гэдэг асуудал 200 сургуультай туршина гэдэг байгаа штэ. Хэдийн хугацаанд туршаад дараагийн хүүхдүүд боломж олдох юм. Тэр сургуулиудаа сонгогдсон байгаа юу? За яг одоо энэ асуудлыг бол хуульд бид нар боловсролын одоо хуульд улсын хурлын гишүүд оруулсан өөрсдийнхөө бүрийн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг бол яам хийж байгаа. Тэгээ мэдээж бид нар хангалттай багш нар яг өнөөдөр ингээл 9 сарын 1-ээс ахуулаад бүх 3 дугаар ангийн хүүхд болон дээд ангийн хүүхдүүд англи хэл заагаараа гэх юм бол хэрэгжүүлэх боломжтой багш нар байхгүй байгаа. Гэхдээ хуулийг бид нар яг маргааш гэж ганц одоо 1-2 жилийг хардаг урт хугацааг харж хуулийг баталж боловсруулдаг. Тийм учраас бид нар явандаа болцоогоо хангаад бүх хүүхдүүд 3 дугаар ангиас нь англи хэлийг заадаг болоосоо гэж урт хугацаагаа харсандаа улс орныхоо урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг харсандаа энэ хуулийг баталсан байгаа. Тэгээ өнөөдөр энэ багш нар нь бэлэн биш байгаа учраас тодорхой хамгийн олон багш нарын нөөцтэй сургуулиудыг сонгож байгаа гэж миний хувьд ойлгосон. Тэгэхээр ихэнх нь бол ерөнхийдөө төв суурин газар Улаанбаатар хот байгаа гэж харж байгаа. Боловсролын сайдаас хичээл хийхийн өмнө 8 сарын үед нөгөө поло цамцны одоо судалгаа явуулж байгаа их мэдээлэл хийсэн нь одоо бас зарим үндэсний үйлдвэрлэгчдийн худалдаа борлуулалт нөлөөлөд байгаа юм байна. Тухайлбал сурвалжлага бэлдэж байхад одоо үндэсний үйлдвэрлэгч компани борлуулалт маш багассан, өнгөрсөн жилээс 15% буурсан. Боловсролын сайдыг нөгөө поло судалж байгаа гэсэнтэй холбоотой хүмүүс харцнаад байна гэсэн зүйл хэлжсэн. Тэгэхээр одоо энэ шийдвэр гаргах төвчний хүмүүсийн үг одоо маш үн цэнтэй тий цаашдаа нөлөөлөхтэй учраас бас тэн дээрээс анхаарах хэрэгтэй байна гэж бодож байна. Яг хизэнээс бид нар одоо форум шинжлэгдэх юм уу, поло өмсөх юм уу энэ талаар яригдсан уу? За би одоо яг хувцас хунрын талаар сайн мэдэхгүй байна. Зүгээр би юу гэж боддог вэ гэхээр форумын зорилго нь юу юм бэ? Форумын зорилго юу вэ гэхээр одоо нийгмийн янз бүрийн ялгаатай байдлаас цугласан хүүхдүүд одоо хувцаараа өрсөлдөх ч юм уу тийм өрсөлдөө ялгуурл гаргахгүй тулд форум гэдэг зүйлийг бид нэр одоо боловсролын салбарт хэрэгэлдэг. Тийм учраас заавал одоо боловсролын сайд маань энэ форум хувцас руу орж явахын оронд сургууль болгон ч өөрийн удирдах байгууллагатай болсон шүү дээ. Одоо тийм эцгийн төлөөлж байгаа, багш нарын төлөөлж байгаа энэ хүмүүс маань хоорондоо ярьж агаад яг манай энэ суманд амьдарч байгаа хүүхдүүдэд ямар хувцас хамгийн аятайхан байгаа юм бэ? Олдоцтой байгаа үн төлбөр нь манай эцэгхүүд хин дийл хэр хэмжээг дийлхийн хүүхдүүд маань биед нь одоо аль нэвтэйхэн байх юм бэ гэдгийг өөрийн удирдах байгууллагууд нь шийдэл тэндээ ингээд үндэсний үйлдвэрлэгч нартайгаа яриад шийдчих юм л гэж би харж байгаа. Тий. За баярлалаа.